자꾸 속아 정분도 박타볼 승옥을 샷다지고 임일대 밥을 오늘은 누구 져서 중요한 나 저중 욕린 살을 차린 층 보스노 어떠한데 너는 너유 같다요 간다도 가다도 За тэгэхээр би талбайраа явж гин. Тэгээд талбай дээр ер нь бол номын баяр болж байгаа. Тэгээд би одоо нэгээс ажилтаа тэгээд 30 минутын өмнө ер нь ажил дээр очсон байх хэвээр. Тэгээд ямар ч таж тагтааг хайж болоод тэгээд шууд зиндэд ном аваад тэгээд шууд ажил руугаа явцгаая. Тийм ээ. Одоо хурдлах хэрэгтэй. Би айгу хурдан л алхаад байна гэхдээ энэ жоохон сангалтгүй л байна. Гэрээсээ эрт гарах гэж хичээсэн л дээ. Тэгээд жоохон тэр хаваархаа янзалж жагаад тэгж байгаа л таарлаа. Уул нь би ингээд жилийн жилд ингээд номын баярыг айгу сүрхээ ингээд дээлмэл өмсөд ирдэг байхгүй юу? Уул нь. Тэгсэн чинь энэ удаа чадсангүй. Араар нь ороод тагтаа ер нь энэ ард л байдаг да. Уул нь. Дэвэ хамбал шууд дайрал. Тэ шууд цаашаа нэвт явчих. Шуурхаал юм боллоо шууд. Энэс ой. За тэгээд ямар ч байсан авсан маа энэ торон тийчихгүй л бууцсан мохолч хаах цонголж хээ. Гүү. Намууц мэрэх. Би ном үзье гэж бодсон юм л та. Тэгээ өглөө 7-оос сэрүүлэг тавиад тэгээд 7-оос сэрүүлэг дуурангууд нь сэрсэй. Тэгээ мэдхгүй нүдэ анчиж. За. Тэгээ нэг мэдсэн чинь би ингээд дараад нүдэнээс. Ээл. Дөрөв сүүн зармиг идэхгүй. Яах юм бөө. За яах. Би сая бас нааша юу явах та. Тэр юу голоос нь нааша явах та. Бас нэг хайлт герман ном сурлаа. Зүгээр л унших нь. Гэсэн чи юу байхгүй нөө. Мэдгүй нэ. Би асуусан 5 хүмүүс л амарчсан байхгүй л гэж. Тэгээд нэг юм ном авсан байгаа. Би нэг бие хоёрыг. Яа тэгээд өглөө болж би сая сэрвэлээ. Тэгээд одоо болохоор өглөөний цай хийж унаад. Та нарт энэ амар сонирхолтой байх бах заяа. Би ингээд дэлхийс үржинэ зүтлээ. Яна юу зүтлээ таа бэ? Тэгэнгүүтээ өөр ингээд дөрөв замар ч гэсэн ингээд үхэр тоглож исэн. Амар сонирхолтой. Тэгснэ ингээд гів гинтхэн манай гэр бүлдчлөө 4 хүүхэд гараад ирсэн заяа. Жижиг үлгийтэй 4 хүүхэд заяа. Бараг 5 ч гэж магадгүй. Энийг тэгээд энийг болохоор би жил мэл хэрглэж исэн заяа. Тэгээд нэг үлрэлтаа нэг ч юм уу ямар ч ус авч моод энэ надад таалагддаг салбетик нь ингээд яг материалгүй юм шиг санагдсан. Тэгээд энийг болохоор уул нь энийг л авах гэж орсон чинь энэ байхаар нь окей авчээ гээд тэгээ энэ хоёрыг хэрглэж байгаа. Тэгээд яг ингээд доотлих ингээд юу яцсан хатцсан. Одоо ингээд жоохон томууд үлдсэн байгаа. Тэгээд хар батга байгаа. Энэ хар батгыг яг бас зээлүүлмээр байна. Би ингээд 2 жилийн өмнө эндээ цолуулчихсан байхгүй юу? Тэгээд анзаарах юм бол бас яг энд цолуулчихсан. За тэгээд хамгийн түрүүнд эхлээд энийг цоолуулад тэгээд нэг хэдэн сарын дараа нь мэдээ найзуудтайгаа нэг цоолуулах болоод тэгээд яг тэр газар нь яг энэ дундах байсан юм. Тэгээд тэр явдлаас жилийн дараа би ингээд зүүсэн хэвээрээ байсан ч гэсэн миний чих өвдсөөр яжгаад би ингээд идгэж чадахгүй зүгээр болий авъя. Тэгээд яг тухайн үед бас нэг цагийн ажил хийдэг байжгаад тэгсэн чинь ингээд эмэг зүөх хориотой мөрөө тэгээд ингээд авч исэн. Тэгээд тэр чигээрээ ингээд ер нь бол за одоо ингээд битүүрсэн гэж бодчихж байгаа штэ. Өчтөр ажил дээр яжсэн чинь ингээд ажлынхаа нойлын толон тарлаа. Яг ингээд одоо яг юу ятсан битүүрээгүй ч чинь ингэж харагдсан штэ. Тэгсэн чинь яг ингэж харагдаад заяа. Нэг тийм эмэг орчхорч юм шиг харагдаад.
Тэгээ би өчтөр ингээд энэ дунтал руугаа ээмэг хийж үтсэн чинь ер нь бол жоохон орж илээ, гэхдээ цаашаа гарч ирэхгүй байлээ. За энэ нь болохоор ингээд ээмэг хийсэн чинь ороод заяа. Тэгээ ингээд ер нь нэг хальс гэх юм уу да байсан заяа. Тэгээд би тэрийг нөх өвдөг болохоор ер нь шууд гаргаад тэгээ ингээд ээмэг зүцсэн. Гэтэ яг хуу одоо ингээд бадаараад гэх юм уу да нэг тийм юу жоохон өвдөлт байгаа. Тэгээ ямар ч гэсэн энийг одоо би эдгэж чадах хаа. Хаяа. 2 жилийн дараа зүгээр ингэчихдээ тийм. Өглөөний цайгаа уугаал. Яг орноосоо басаал. Өнөөдөр миний амарч байгаа даа байхгүй юу? Ажил руу ахилт очихоор болчихлоо. Одоо шууд ингээд шууд өмсөж байгаа хувцас өмсөв. Юу яана л. Ажил дээр болсон юм аа. Та нар би орхио явцсан юм шүү дээ. Би бүр алийн үжиний очоод 1 цаг ажиллаа хийчихэд тэгээ сая бөмбөр ороод тэгээд их гişтэй л. Зя. Ингээд би танарт хэлээд байгаа шүү дээ. Ер нь ингээд арсны асуудал байгаад байгаа. Батг гараад байна гэд. Тэгээд нүрээ айгуу уулын сайн цэвэрлж байгаа. Тэгээ бас гоо сахны бүтээгдэхүүнүүд ч гэсэн дажгүй хэрэглээд байгаа. Гэвч надад дэрний хот байхгүй байгаа хгүй юу? Тэгээд би нөгөө бодингийнхаа зүгээр том бор дэрийг л тэрлээд байгаа. За дээр нь бүр юу ч тавихгүйгээр. Тим юмжин мэдээж хэрэг асуудал ч хэвээрэл байна шүү дээ. Тэгээд би сая энийг авсан. Ингээд яг хоёлаа зураг нь материал нь миний сонирхол. За тэгээд одоо нөгөө үлдээсэн өглөөний цайгаа ой нэлээд хийвч. Яна түлхүүр хайсан салан задгаа амтан болмор байхаа яасан гэсэн чинь ажил дээр очоод өчтөр би ажиллаа нээсэн бохгүй юу? Тэгсэн чинь түлхүүр байхгүй. Би ингээ үлгсэн гэж бодож байгаа тэр үлгүүрт нь байхгүй. Йоо миний өчтөрийн өмсч явсан энэ цахиунд чалах. Яна үе би морон гар сэлсэл болчихсон юм уу? Би санджаагаар би нэрэн үлгсэн гэж бодогдоод байгаа байхгүй юу? Хөө багтаа. Надад би энэ өмдөндөө харч байна. Би яг ингээд энэ төвшин гэж бодоод би яг ингээд хийсэн хуудас дээр ирчихлээ. За ямар ч ч одоо болсон юм гэсэн. Тэгэхээр ата бас тахан сэрэг юм байна. Үзүүний мах ямар ч лсэн нэг юм хийчихээ үзээ. хамгийн түрүүнд үзүүлж ирсэн. Баяраа. Уул нь би ингэж бодлоо. Би бүр ажил дээрээ байж байхдаа ингээд оройн нь
За одоо очингуудаа шууд нүрээ цэвэрлж явахдаа ч юм уу яг ингээд нэг тийм ярианы бичлэг хий. За тэр бичлэг дээр нь болохоор ингээд оюутны байранд 4 жил амьдрах. Тэгээд яг одоо би ганцаараа анх удаа амьдарч үзэж байгаа байхгүй юу? Одоо сар юу нь болж байгаа. Тэгээ яг ганцаараа сар амьдрах. Тэгээ яг Германд болсон яг ингээд та бүхэнд юусоо хэлж байгаагүй, дуулаж байгаагүй. Ингээд тэнэгч юм шиг, сонирч юм шиг, заримдаа муухай, тиймэрхүү одоо мэдрэмж тийм үйл явдал юм уу? Тэр бүгдийг ингээд яг ярангаа нэг тийм бичлэг хийгээд би бүр ингээд яг юуны тухай яг ямар дараалалтай ярих уу? Тэгээ яг яаж ярих уу гэдэг хүртэл ингээд яг бодоод бэлтчихсэн байлаа. Тэгсэн чинь миний юу яагаад? Би ер нь болгоосоо юм багасаа ингээд амар хөөрч хөшдөг тийм төрлийн биетэй хүн байхгүй юу? Тэгээд ер нь бол 10 жил мэлд байхад л ингээд ер нь орой сууж хичээл хийх мэхэд бол ингээд амар хэцүү байдаг гэсэн заяа. Тэгээд ааваар ингээд нуруугаа бариулаад тэгтээ баг уйлэн заяа. Бараг ч явах угаасаа уйлдаг байсан заяа. Ингээд бүр гар бадараа чинрэл. Тэгсэн чинь юу яагаад ойр дээр нь харьцангуй гайгүй байсан чинь өнөө орой бүр яа бараг л даралт ихсэх шиг л боллоо. Нэг тийм харахын өмнөх мэдрэмж шиг. Тэгээд хүзүү хөшөөд ингээ хоёр мөрөн дээр ингээд хоёр гал тавьсан юм шиг ингээд бүр тэгэж ингээд мэдрэгдээд тэгээд за ийм биетэй байж очиод бас тэгэж хийж чадахгүй юм байна гэж бодоод тэгээд гэртээ ирж явна. Яг хоо тэрийг дараа нь л хий да тэгж хаад нэг өдөр гэж бодож байна. Би бүр камерны хавчраг болдог бүр амар сонин харагдах юм. Нэг тийм яа. Сүлдээ юу яагаад өнөөдөр байжсэн чи заяа маргааш онгоны хоёртай гээд цадагчуулна хөсгөлд байгаа байхгүй юу? Тэгээдсэн чинь гинт тийм юутай болсон гинэ. За ямар ч тийм тэгээд тийм үгээд тэглээ. Тэгээд одоо цадагч ирж яваа. Сая ярьсан чи Аранхай дээр явж ийн гэсэн. Тэгээд энэ ойр хавьд нэг юуны одоо онлайн шоп юм бодоо. Тэгээд палаж байсан. Тэгээд бид нар палажийн очиж авах гээд. За одоо харин нэг асуудал байна л да. Маргааш би заяа дээр хизээн нь хальт очиж болох үгүйгээ би мэдэхгүй байна. Хизээ очих вэ? Тэгэхээр ямар ч сан 12-оос эхэлх юм шиг байсан. Тэгэхээр дөрвөөс үйл ажиллагаатай юм шиг байсан. Гэтэ би яг өдөөс хойш 2-оос хойш бол ер нь юг болчихно. Шууд ажил ингэ завгүй болчихно. Тэгсэн чинь муу найз нь цэцэгний ч мөнгө алгаа одоо яана. Яж хат 29 маань болох гээд байдаг. Хөргөгчний ихний төлөлт байгаад байдаг. Тийм болохоор би ингээд яг типүүдээ зүгээр ингээд яг хүнийх юм шиг талт хийгээд байгаа байхгүй юу? Ингээд за ядаж тэ хөргөгчний мөнгө ингээд ямар ч асуудалгүйгээр яг ингээд өөрөө төлөөд өгчмөр байгаа болохоор тэгээд цаадахчин энэ хэр удахыг мэдэхгүй. Гэтэ шууд ингээд буцаад хөвсгөл явчих болохоор яг үнэндээ цэцэг өгөөд тэр цэцгийг цааш аваад явах уу байх уу гэдэг чинь явдалтай. Тэгэхээр цэцэг өгөхгүй гэхээр яг тэгээд бэлэг гэх юм бол зүгээр би за дараа үгээгээ хэлчмээр байгаа байхгүй юу. Ууж үнээр үнэхээр яг ингээд нэг сэтгэл гаргаад тэ дараа нь бодож байгаад бэлэг өгвөл бас зүгээр юм шиг. Тэгэхээр маргааш юутай очих вэ гэдэг чинь бас. За би байрныхаа гадаа ирчихлээ. Нөгөө нэг хүн лөө бичлээ. Хүн гарч ирдгүй. Би бараг зөксөөгөөрөө унтлаа. Одоо бараг буугаад ирэх болчмоор юм аа. За миний царайг учлаарай. Хүн зүгээр эмэр юм гэж дэнэс яасан гэсэн шээ. Би сая заяад нөгөө нэг өчтөрийнх нь авсан палажиг юу ягаад 3 дугаар сургуулийн тэнд очиж өгөөд
За тэгээд энэсээ цаашаа явах гэжсэн чинь манай ажлын хүн өөжөө ажил руу явах гэж байгаа юм хамт явах уу гэх юм. Өө тэгээд гэсэн чинь ер нь бид хоёрын гэр ойрхон байхгүй юу? За тэгээ хамт явах боллоо. Тэгэхээр за ямар ч байсан тэгвэл гэртээ очиод нүрээ бодчаад тэгээ явъя гэж бодоод тэгээд яг гэртээ орж ирээд яжсэн чинь манай ажлын хүн би гэрээсээ гарсан штэ гэж бид хоёр дахиад зөрчсөн байвал яах вэ? Тэрнээс өмнө би нэг заяад плаж авчиж өгөхгүй явж байхдаа тэр хүнтэй зөрсөн байхгүй юу? Тэгэл шууд мэдлээчгүй за яараа явж байгаа юм байлгүй гэж зөрчсөн. Ингээд хоёр дахь удаа зөрчтэй нэс. Тэгэл би гэртээ орсон. За би буцаа гарлаа гэж. Тэснээ гараад ирж идэг юмсан. Тэг яг гэртээ очсны нэг юм заяа. Би локерны хөдөлгүүрийг яг өчтөрийн үрсэн цүнхэндээ үлдээсэн байна. Тэгээ би тэрийг авлаа. Болж байгааз. Хөрх амир би ягаан те. За юу ч хэлэх юм бэ? За амир хөрх харагдчих. Энэ ирэх нь амир хөрх. Сайн ихч зүгээр нааж өгсөн юм. Маш үзэсгэлэнтэй. Вау. Йоо ямар хөөрхөн харагдчихэв. Юу да яг эмхтэлэг яа. Тэснээ лаа нээж хашиг. Амар хөөрхөтэй. Хөөрхий. Шаад тийг. Ажлаасаа тарж ирээд тэгээд дөнгөж хувцас сольж бол яг ингээл нүүрнийхэн бодгийг харьлах чаал. Тэгээл яжсэн чинь сарын тэмдэг ирээд тэгээд ирсэн үү. Тэгээл байрны дэлгүүр ороод хэрэглэл аваад тэгээ нэг дотор тэгсэн чинь би ус уцалгаад өргөцсөн шүү дээ. Би бүр амар хурдан гараад ирнэ гэж бодсон байхгүй юу? Тэгмэгтэй ингээд нээруулж уух юм аваад тэг буцаад орох гэж байгаа юм. Түлхүүр аваагүй. Бүр яагаад юм бэ гэдэг нь. Би бүр энийг өөртөө бүр ингээд байн сануулж байгаа заяа. Гэл бүр ингээд бүх юмнаас илүү сануулж байгаа. Ингээд түлхүүрээ авсан уу? Бүх юмаа шалгаараа гэл бүх ингээд гарч орохдоо. Тэгсэн чи өнөөдөр мартчихлаа. Тэгээд одоо болохоор ингээд нэг хаадаг хонголгодог хүн дуудсан байгаа. Тэгээд голын солих шаардлагагүйгээр тэгээд ямар ч байсан гэдэг. Мөнгө олоод чирэг алга. Ядж хахад би ингээд амар хурдан явна гэж бодоод ингээд төцгөн гараад ирсэн. Миний гормоныг бүр бурхууш стандарт бүр дээш дуушаас хавлаад бүр яаж байгаа тэгээд иймэрхүү юмнууд тохиолдол. Яаж хахад яах гэж ус услгаж орох вэ? Нэг одоо орой болсон байгаа болохоор ер нь 12 болж байгаа байхгүй юу? Тэм болохоор ингээд ус уцалгыг хүлээгээл нөгөөдгөө уух гэж байгаа ингэж байгаа гэхтлээр зүгээр шууд нэг 10 минутын өмнө үнтэй л гэж бодсон. Хөлтлөө. Хаалга онголгодог хүн ирж байгаа л гэсэн. Тэгээд одоо 1 цаг өнгөрч байна. Дуудлага өгснөөс хойш 1 цаг явах цаг өнгөрсөн байна. Гэртээ ороод ирсэн. Тэгээд хамгийн чухал нь плетик яасан бэ гэж юу? Яг усан ширгээл дуусаж байна. Тэгээд үнэхээр энэ хүн яг цагтаа ажиллаа. Баярлалаа хаа. Хөлтлөө.